Сойлогч бүсгүйтэй өнгөрүүлсэн шөнө. Ганаа нэгэн хувийн компанид ажилладаг цалин хөлсөнч боломжийн амьдралд нь хангалттай бэрч хүрэлцдэг байлаа. Иймээс ч ээлжийн амралтаараа элдв халтур энтер хайх хэрэг гарсангүй. Зүгээр л эмнэлэг твтэж биеэ сувлуулахар шийдсэн юм. Үргэлж оюуны ач холбогдолтой байдаг болохоор ядаргаагаа амжилуулж биеэ сувлах нь юун төрөнд шаардлагатай болоод байв. Түүний өрөөнд 61 хөгшин хамт эмчилүүлж байсан агаад нөгөөдрөөс эмнэлгээс гарах байлаа. Ганаа эмнэлэг твцснээс хойш 2 цагийн дараа өрөөнийхөө сувлагчийн нүгэр царайг харах боломж тохиосон юм. Гэвч энэ бол зүгээр л бие биенийхээ нүүр царайг харсан энгийнийг уулзалт байсангүй. Ялангуяа Ганаагийн хувьд үгээр хэлэшгүй төсөөлөшгүй гайхамшигтай уучрал байлаа. Тэрхүү сувлагчийг Ариуна гэдэг. Нас нь 18-аас 19 орчим, яг л эрх танхи жаахан охин шиг царайтай бүсгүй байв. Цав цагаахан арьсан дээр нь хөөхөн алагнууд час улаанаар бутсан уруул зэрэг нь дээд зэргээр зөгчээ. Өндөр гуайлаг төрхөн биендээ эмнэлгийн цагаан халаад нөмөрч, сайхан тэг шилбэндээ өндөр үсгий төмснө нь тунчтойг харагдана. Ариуна Ганаагийн суцыг нь барих гээд зөөлхөн халуухан гараараа биед нь хүрэхэд тэрний биеэр цус лувшин хуралдах шиг болоо. Бас ямар хоол идэх вэ? Би ч нөвдөж байна уу? Юу умаар байна гэвчлэн гайхамшигтай инээмсэглээ хайрлан асуух нь туйлын таатай яг л тэрний эхнэр шиг халамжтай санагдана. Ганаа тэрнтэй уулзах бүрд хэлэхүүгээ олж ядан гоо үзэсгэлэнд зочирдон бие бариад байдаг байлаа. Гэвч тэрнтэй хоёулахнаа үлдэх боломж ер болдохгүй л байв. Шөнийн 12 цагт сувлагч Ариуна тариа хийхээр орж ирдэг юм. Өглөө 8:30 минутаас эхлэн 2 цаг тутамд түүнтэй уулзана. Ганаа түүнтэй нэг унтчих боломж олддог болов уу гэж бодол хийлэвч энэ нь хэрээс хэтэрсэн санаачрал мэт санагддаг байв. Хоёулахнаа үлдэх боломж олдвол үзээд алдахсандаа гэж бодоно. Гэтэл ашгүй түүний хажуугийн орон дээр хэтэж байсан хөгшин өвгөн арай гэр нэг юм эмнэлгээс гарлаа. Ийхүү Ганаа өрөөндөө ганцаараа өлдөө. Ариунатай хоёулахнаа дандаа уулзсан дотончлон ярилцах болов. Заримдаа Ганаа Ариунагийн гарыг зөөлхөн элэхэд цаадах нь бүр хариу хэлэн таалах болсон нь түүнд маш их урам зориг өгөв. Тэр нэгэн өдрийн шөнийн 12 цагт Ариуна сүүлчийн тариагаа хийхээр өрөөнд орж ирэв. Тариагаа хийхээр орон дээр нь суухад Ганаа шууд гарыг нь атхан инхрээлэн таалж эхлэв. Тэр сэрэмжилсэн байдалтай ийш тийшээ харснаа түүний гарыг ч хариу инхрээлв. Удалгүй Ганаа түүнийг бүр тэрэн авахд тэр яах гээд байгаа юм бэ та гэж мултрахыг оролцсон ч чадсангүй. Ганаа түүний уруул дээр нь зөөлдөн үнсээ дав. Бүсгүй уруулаа зүгтаалган хэсэг маягаснаа хариу үнсэн озов. Тэр хоёр бие биенийгээ янаглан хайрлан үнсэлцэж гарлаа. Ганаа бүр ихэд урамшин түүний эмнэлгийн цагаан халаадныхын товчийг тайлахаар оролцоход Ариуна мулт усран холтохыг хичээснэ. Та яах гээд байгаа юм бэ болохгүй гэж ихэд инхрээлэн хэлэх нь яг л онгон охин анхны учруулынхаа үеэр хэлдэг үг шиг сонстоо. Ганаа мөчөөгөө өгсөнгүй оролцоор халаадныхын товчийг тайлж чадав. Тэгээд цээжийг нь нүцгэлэхээр оролдох үед Ариуна халаадаа муухай болчихгүй гэж сэрэмжилсэн аятай өөрөө гулгуулан тайллаа. Одоо Ариуна зөвхөн Левчиг төрсийг шилэн дэрхөө гуравтаа л түүний өмнө сууж байлаа. Ганаа орноосоо босон түүнтэй зэрэгцэн сууж бие биенийгээ баахан үнсэн таалав. Тэгээд Ганаа түүнийг гар дээр өргөн орон дээр хэвтүүлэн өөрөө дээр нь мортон гарлаа. Ариуна яах юм бэ? Полит ихүү хэмээн учруулах авч өөрөө нэгэнд дурд ачаалтаа мансуурсан тул эсэргүүцэх ямар ч тэнхэлгүй болжээ. Ганаа түүний хүзөө чих нүд гэдэл үнсэж болох газар болгоныг нь инхрээлэн таалав. Ариунаач хэмээн дуу алдан гэршин. Ганаа дараа нь доошолж түүний хөхөвчийг нь тайлав. Ариуна гараа дээш нь өргөн дэмжин тусалж өглөө. 19 настай охины хөхөн чилгэр залуухан хөхнийх нь товч яв ягаахан агаад үнсэн таалж инхрээлэх тусам улам бүр хатуурна.
Гана хөхнийхэн товчийг хөхөхөд Ариуна тачаатсандаа түүний гараараа зайлуулахыг оролдохоос гадна даанч инхрийгээр дуу алдахаж. Гана бүсгийн хөхийг нь хантал таалаад улмаар хүйс бэлхүүсийг нь инхрийлж эхлэв. Бүсгийн арьс дэндүү эмзэгхэн тороо дуртаншгал зөөлхөн ажээ. Хүйсийг нь таалахад бүсгүй ихэд дуртай бололтой ахиад хэмээн амандаа өглөж байв. Янаглал дурлалын оршил хэсэг үргэлжилсээр Гана түүний дотоожийг нь тайлгаар оролдоход бүсгүй мүл эсэргүүцэх дүр үзүүлв. Гэвч сүүлдээ бүр хөлөө нуглан бүксөө өргөн дотоожоо тайлах боломжийг олголоо. Одоо Ариуна түүний өмнө ямар ч хувцасгүй чармаа нүцгэн хэвтэж байна. Цав цагаан даавн дээр хэвтэх чармаа нүцгэн түүний дур зураг Ганаад маш хүчтэй сэтгэл төрүүлж дур тачаал нь улам бүр бадран асав. Гана Ариунагийн эмзэг нандин эргэтэн нь амаараа таалж хэлүүг нь инхрийлэн хөхөхөд улам бүр хатуур нь томбой хагаад эргэтнээс нь шингэн зүйл гарч нойтон болжээ. Бүсгүй ухаанаа алдан ордуу алдаж байснаа дур тавьж орхив. Харин Гана дур тавиагүй тул өнөөх том эргэтнээ бүсгүй нандин эргэтэн тулгаж байгаад тулт нь оруулав. Бүсгийн дур хөсөлж асаж өмнөөс нь тусуулан хөдөлж гарлаа. Ирэм хүмүүсийн тачаатсан дуун өрөөгөөр нэг хадаж эхлэв. Удалгүй тэр хоёр яг зэрэг тавьж усан хулганд болтлоо ядарчээ. Тэр хоёр бие бинийгээ таатаяа ширтэцгэн. Энэ цагаас хойш Ариуна шүн болгон Гана дээр ирэх болсон ба дандаа чармаа нүцгэн биен дээрээ зөвхөн халаад нүмерсэн байдаг байв. Тэгээд шууд халаад авах татан хаяад нүн нүцгнээр өвөрт нь орж ирнэ. Ганагийн хувьд үнэхээр ад жаргалтай байсан ч гэлээ эмнэлгээс гарах болохоор яана гэж бодхоос л хамгийн аимшигтай санагдаж байлаа. Халуун хүнжил суваг. Subscribe дараад олон сонирхолтой өгүүлэг сонсоорой.